Өдөр бүр хурдцтай өсөн нэмэгдэж буй хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангах, хүн амын төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн цогц шинжилэл шийдлүүдийг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага нийслэлчүүдэд тулгарч байна. Хизээ мэдгүй зогсох дээрээ тулсан ашиглалтын хугацаа дууссан автобусаар нийслэлчүүд зорцсоор байна. Тоо мэдээлэлээр нийслэлд төрийн мэдлийн 2 компани, хувийн хвшлийн 17 компани нийлсэн 949 автобусаар 650 мянган иргэн өдөр бүр ажил амьдралаа залгуулж байна. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн салбар зогсох уу, урагшлах уу гэдэгтээ тулж ирээд байна. Өмнө нь нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх гэхээр зөвхөн автобус нэмэх тухай ганц төрлийн арга хэмжээ авах тухай хүнддэг байсан бол энэ удаа дэлхийн хотууд амжилттай хэрэгжүүлсэн нийтийн тээврийн шин төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх санаачлагыг хотын захирагч Амар сайхан гаргалаа. Нийслэлийн нийгмийн эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлд шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудаас танилцуулж байна. Дэлхийн олон оронд ашиглагдаж буй сүүлийн дэвшилтэт технологи бүхий Монгол орны уур амьсгал цаг уурт зогтсон шинэ нийтийн тээврийн хэрэгслийг барьж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотын хамгийн их ачаалал бүхий хойд шуг эхний буудал баян хошууны тойрог бөгөөд дундаа ханы материалд зогсож гэмтэл сувг суудлын үндэсний төв хүртэл яв. Нийт урт 4.9 км туулах ба нэг талдаа 16 минут зорч. Нийт 157 кабин энэ шугамд ашиглагдана. 4 м/сек дундаж хурдтай байгаа нь одоогийн замын хөдөлгөөний дундаж урсгалаас даруй 4 дахин хурдан үзүүлэлт юм. Энэхүү төсөл хэрэгжснээр цагт 3,000 зорчигч, жилд 2.1-ээс 3.2 сая зорчигч тээвэрлэ. Энэ нь 1.2-оос 1.7 сая автомашины зорчих урсгалыг бууруулах тоо бөгөөд төвжирлийн асуудлыг шийдвэрлэх томоохон алхам болж байна. Нийслэл хотын хөгжилд та бид хамтдаа. Бүжгэлсэн их хотын өсөр төвжирлийг бууруулах нийтийн тээврийн төслүүдээс танилцуулж байна. Авто замын 2 дугаар давхраар зорчих, зорчигчийн 5 дохыг дээд зэргээр хангасан нийслэл хот даяар 4 үндсэн чиглэл бүхий нийт 35 буудалтай 110 км замыг хамарна. Зөвхөн зориулалтын замаар явах учир хүлээглийн хугацаа хэлбэрлэлгүй 4 минут. Энх тавны өргөн чөлөөгөөр зорчих өдөрт 210 мянган хүнд үйлчлэх хүчин чадал бүхий нийтвэр чиглэл. 5 шараас офицеруудын ордныг холбосон тууш замын энэ чиглэл нь нэг талдаа 12.2 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудлаас зорчигчид бууж суух боломжтой юм. Эхлэлийн гол зангилаа 5 шарын буудал нь цааш дамжих 14 чиглэлийн 138 автобустай холбогдох бөгөөд нэг өдөрт 35,500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Харин зүүн жигүүрийн зангилаацыг офицеруудын ордноос цааш 15 чиглэл бүхий богино эргэлтийн 162 автобус явах бөгөөд нэг өдөрт 32,000 хүнд үйлчилнэ. Зөвхөн нэгдүгээр чиглэл ашиглалтанд ороход их тайвны өргөн чөлөөн дэх автомашины ачааллыг 68%-аар бууруулах ба Улаанбаатар хотын гол судас авто замын хөдөлгөөний нэвтрэлт даруй 2.5 дахин нэмэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 650 мянган зорчигч үйлчлүүлдэг бөгөөд төлөвлөлт төвтэй хөгжил бодлогын хүрээнд хэрэгжүүлэх энэхүү шин технологийн төслүүд бүтээн байгуулагдсны дараа энэ тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж нийслэлийн авто замын төвжирлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой боллоо. Иймэрхүү дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, эко хөгжилд хөл нийлүүлэн алхах шинэ үе хаалгыг нээж байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Парисын хэлэлцээрээр дэлхийн нийтийн өмнө хүлээсэн Монгол улсын үүрэг хариуцлагад жинтэй хувь нэмэр оруулна. Нийслэл хотын хөгжилд та бид хамтдаа.
Тусгай замын автобус гэдэг нь хурдан, хялбар, найдвартай, багтаамжигтай нийтийн тээврийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл газар дээрх метро гэж ойлгож болно. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхдээ замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилж, одоо ашиглагдаж буй авто замын голын игнийг зөвхөн нийтийн тээврийн автобус явахаар тусгаарлаж, автобусыг тогтоосон цагийн хуваарын дагуу саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлдэг. Замын голын игнийг сунгах нь туслах замын эргэх хөдөлгөөн, давхарлан зогссон автобуснууд болон нэгдүгээр игнээ зогсож буй машинаас үүдэлтэй хиймэл түгжрлээс зайлсхийх ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний ачаалал хамгийн их бүсүүдийн нэг ард аюушийн өргөн чөлөө буюу одоогийн 3-4-р хорооллын гол зам дагуу тусгай замын автобусны үйлчилгээний шугам ашиглалтанд оруулахын сацуу, орчны дэд бүтцийн байгууламж, явган зорчигчийн гүүрэн гарц, зам дагсан авто зогсоолыг бий болгоно. Нийтийн тээвэр төлөвлөлтийг сайжруулж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг орчин үеийн хотуудын түвшинд хүргэснээр төрөөс иргэдэд үзүүлэх үндсэн үйлчилгээний нэг нийтийн тээврээр зорчих тасалбарын үн хямд байх боломж бүрдэх юм. Түүнчлэн бүрэн тоногдсон буудал, дагалдах техникийн шийдэл, орчны замын байгууламжийг багтаан тооцоход 25 км урт төмөр замд тээврийн сүлжээ байгуулах зардлаар 400 км урт тусгай замын автобусны иж бүрэн сүлжээ байгуулж болдог. Тусгай замын автобусны зогсоол нь зөвхөн Улаанбаатар хотод зориулсан архитекторын шийдэл бүхий өөрөм үз, орчин үеийн загвартай байх юм. Иргэдэд нийтийн тээврийн үйлчлэгийг улам бүр ойртуулах зорилгоор шугамын дагуу зорчигч дурын буудлын руу дээд тал нь 400 м алхаж хүрэх боломжтой байна. Түүнчлэн зогсоол бүр Монгол орны цаг уурын нөхцөл тохирсон хаалт, агаар сэлгэгч, талаалттай байх ба өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр аюулгүй зорчих боломжийг бүрдүүлсэн тав тухтай орчин байх юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд чиглэлийн эцсийн зогсоолуудыг иж бүрэн тохижуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахаас гадна тээвэрчдэд ажиллах таатай орчныг бүрдүүлнэ. Нийтийн тээврийн салбарыг боловсронгүй болгохын тулд автопаркийг байгуулах шаардлагатай бөгөөд тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх ажлын хүрээнд нийт 4 автопарк байгуулж, хотын тээврийн үндсэн системтэй нэгт уялдуулан зохион байгуулна. Нийслэл хотын хөгжилд та бид хамтдаа